Оройн төгрөг үзэгчтэй Мигмар гаргийн MBC-ноос мэдээлэл хөтөлбөр эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарланд олно. Заавал хөвшүүлэх 21 дадал эрүүл мэндийн довтлогоо нь үргэлжилж байна. Нэгдсэн эмнэлгийн амралт хорийн үзлэг 122.5%-тай явагдаж байна. Ховдөг сургуульд эссэн оюутны доктор байрныг хөнгөлөлт үзүүлэх аймгийн застрын журам гарсан байна. Сурвалжлагчийн тэтгэлэг сургуулийн төлбөр болон амжиргааны зардлын зээл олгох журам гарчээ. Эдгээр алмаст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарланд олно. Өнгөрсөн 4 дугаар сарын 24-ний өдөр заавал хөвшүүлэх 21 дадал эрүүл мэндийн довтлогоо нь 2014 манай аймагт их нээлттэй хийсэн билээ. Уг довтлогоо нь улаан ус өмнө бүх иргэдийг хамруулах юм байна. Монгол Улс дээр зохион байгуулагдж байгаа иргэн бүрт эрүүл мэндийн зөв дадал хөвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа хөдөлгөөний хомсдоос урьдчилан сэргийлэх бүх нийтээр дасгал хөдөлгөөнийг хийж, заншуулах, заавал хөвшүүлэх 21 дадал өрхийн эмнэлгээс хол оршин суудаг бор толгой иргэдэд эрүүл мэндийн довтлогооны сургалт сурталчилгаа явагдаж байна. Эрүүл мэндийн довтлогоо нь энэ оны 10 дугаар сарын 30-ны хүртэл явагдах юм байна. Манай өрхийн эмнэлэг элбэг өгөөж 4 замд байдаг өрхийн эмнэлэг байгаа. Тэгээ манай харьяаны бор толгойд ирээд ингээд Монгол орон даяар явагдаж байгаа. Заавал хөвшүүлэх 21 дадал амьдралын буруу хвшлээс үүдэлтэй энэ өвчлөлийг бууруулах зорилготой юм довтлогоо гэж явагдаж байгаа. Эрүүл мэндийн довтлогоо. Үүнийг сурталчлаад өөрийнхөө хорооны өрхийн эмнэлгээс хорооныхоо энэ ард иргэдэд харьяаны ард иргэдэд ингээд сурталчлаад өнөөдөр явагдаж байна. Тэгээд энэ 21 дадлыг заавал хөвшүүлснээр та бүхэн монголчууд та бүхэн одоо энэ цөөр өвчлөл ямар нэг өвчин эмгээс өрсөн сэргийлж чадна гэж одоо судалгаар батлагдаад явагдаж байгаа байхгүй. Энэ та бүхэндээ идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Энэ хөтөлбөр бол угаасаа 6 сарын 24-нд Ус аймагт нээлттэй хийсэн. Тэгээд манай өрхийн эмнэлэг тэгээд улаан гомс мэдээлэлтэйгээд эрүүл мэндийн газартаа гэрээ байгуулад тусгай ингээд нийт бүх өрхүүд ингээд бүх сумдууд Ус аймгийн бүх сумдууд хөтөлбөр төлөвлөгөө боловсруулаад энэ төлөвлөгөөний дагуу хийж байгаа. 10 сарын 31-ний хүртэл энэ эрүүл мэндийн довтлогоо аян явагдах ёстой. Тэр хүртэл одоо цаанаасаа эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн довтлогооны талаар гарын авлага болон CD-нүүдийн өгнө. Энэ CD нь 25 гэхэд одоо Улаангомд ирэх байх Улаанбаатараас хэвлэгдээд тэгээ энэнийхээ дагуу харьяаллынхаа өрх бүрт өрхийн эмнэлгүүд хувааж аваад өрх бүртээ хүргэнэ. Тэгээ энэтэй танилцна. Энэ довтлогоо бол одоо ингээд сургалт сурталчилгаа гэсэн хоёр хэлбэрээр явж байгаа. Сургалтыг бол ийм анги танхимуудаар тодорхой хэмжээний хамрагт хүмүүсийг зорилоод бүлгийн те цаашаа ингээд ард иргэдэд сургалт сурталчилгаа явуулах боломжтой тийм хүмүүсээ сонгож аваад идэвхтний сургалтаа хийгээд тэр хүмүүстэй хамтарч явагдана. Сурталчилгааг бол ингээд яг хорооллуудаар ард иргэдийнхаа дунд нь очиод гэр оронд нь очиж хүмүүстэй ард иргэдэд хурч үйлчлэж байгаа байхгүй. Тэгээ эндээс одоо ингээд тодорхой хэмжээний хүмүүс ирээд бас сурчлаганд оролцоод энэ амьдралын буруу хвшлээ өөрчлөө зөв задал туршилтаа болох талаар ингээд идэвхтэй оролцож байна. Та бүхэнд өстой баярлалаа. Сэтгэлийн дэм өгсөнд нь. Амьдралд одоо жишээ өргөн нэлгэн дээр нэг аяг цусан ус ууж байгаа гэж байна. Тэгэхээр та энэ хвшлийг болгож байгаа. Монгол улс даяар эрүүл мэндийн довтлогоо арга хэмжээний ажил бол явагдаж байгаа. Тэгэхээр энэ удаагийн үйл ажиллагаа бол манай элбэг өгөөж өрхийн эмнэлэг дээр явагдаж байна. Тэгэхээр эрүүл мэндийн газрын одоо мэрэгчлэтнүүд бид юу гэхээр анх шатныхаа эмнэлэгтээ одоо дэмжлэг үзүүлэх хамтарч ажиллах юм үйл ажиллагааг бол явуулж байгаа. Тэгэхээр энэ 21 ер нь эрүүл мэндийн довтлогоо гэдэг бол юу гэхээр энэ ер нь амьдралын буруу хвшлээс болж одоо өвчлөхөөс одоо урьдчилан сэргийлсэн энэ мэдээлэл сурвалжлагыг л иргэд төлбөрчдөд хүргэх сурталчлах ийм ажил байгаа. Тэгэхээр бид нэр хамгийн гол нь юу гэхээр ер нь өрх эмнэлгээс сумын эмнэлгээс ослогдсон эмзэг үлгийн хөдөлмөрчдөд энэ мэдээлэл сурвалжлагыг хүргэх хамгийн чухал үйл ажиллагаа байгаа. Тэгээд энэ 21 дадлыг одоо эзэмшүүлэх энэ 21 дадлаар бид нэр ийм самбар хийсэн байгаа. Энэ самбараараа бид нэр ийм өртөөчилсөн сургалтыг өнөөдөр явагдаж байна. Бор толгойд явагдаж байна. Хамгийн эрхийн эмнэлгээс ослогдсон ийм цэгтээ бид нэр явагдаж байна. Тэгээ цаашдаа энэ 21 самбараа бид нэр өрхийн эмнэлгүүдээрээ ингээд аялуулад 7 хоногоор аялуулад ингээд сургууль сурталчилгаагаа үргэлжлүүлээ явах юм аа. Тэгээд энэ сургууль сурталчилгаа маань хамгийн гол нь тасралтгүй явагдах ёстой. Тэгэхээр бид нэр энэ үйл ажиллагааг одоо 6 сарын 24-нд нээлт хийсэн өдрөөс хойш ингээд тасралтгүй энэ сум эрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг ингээд тэнэлт тавих, дэмжин туслах ийм зорилгоор бид нэр хамтран ажиллаад явж байна. За бид нэр энэ үйл ажиллагааг бол 26 сарын 24-нээс хойш сумын эмнэлэг
сумдын эмнэлгүүд бол бүгд одоо тус тустай үйл ажиллагаагаа явуулсан байгаа. Мөн эрхийн эмнэлгүүдэд бол энэ нээлтийн үйл ажиллагаа бас тус тустай явагдсан байгаа. Энийгээр бол юу гэхээр нийт 18 мянган одоо иргэдийг бид нэр сургууль сурчлаганд хамруулад байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа бол цаашдаа ч бас явагдана. Тэгээд энэ иргэд бол ганц удаагийн хамралтаар биш дахин хамрагдаж дахин сонсч хайж бид нэр хөвшил болгох учраас бид нэр энэ үйл ажиллагааг бол тасралтгүй явуулах болно цаашдаа. Үзэгчид өвлөө цагийг ханжих зүрх Нэгдсэн эмнэлгийн амбалт төр үзэлэг нь хагас жилийн байдлаар 122.5% явагдаж байна. Үзэлэг нь 1-3-5 дахь өдрүүдэд амбалт тороор үзэн 2-4 дахь өдрүүдэд тасаг твдэж байгаа хүмүүст үзлэг хийгдэх юм байна. Нэгдсэн эмнэлгийн амбалт төр үзэлэг нь 1-3-5 дахь өдрүүдэд амбалт төр үзлэг явагдаж 2-4 дахь өдрүүдэд тасаг твдэж байгаа хүмүүстэй үзлэг хийгдэж 3 дахь өдрийн үдээс өмнө албан байгууллагад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэнэ. Гар дэрэгдээ анхааруулахад эрүүл мэндийн дэвтрээ таглуулж анхан шатны эмнэлэгтээ үзүүлээд зайлшгүй шаардлагатай бол 2 шатны эмнэлэгт хандах ёстой байдаг юм байна. Манай Улс аймгийн нэгдсэн эмнэлгийн амбалт орын тасаг нь эхний хагас жилийн байдлаар амбалт орын үзлэгийн төлөвлөгөө 122.5%-аар биелсэн. Манай амбалт орын тасаг нь 18 нарийн мэргэжлийн эмчтэй. Үүнээс одоо 17 комитет бүрэн ихээр ажиллаж ард иргэдэд үйлчлэгээ явуулж байна. Нүдний эмч маань нарийн мэргэжлийн сургалтанд суралцж байгаа учраас 9-10 сараас шийдэгдэх байх. Ард иргэдэд анхааруулж хэлэхэд нүдний нарийн мэргэжлийн одоо эмчилгээ зөвлөгөө авах хүмүүс хувийн 2 эмнэлэг байгаа. Тэр хувийн эмнэлгүүтээ хандна уу гэж анхааруулах байна. Ингээд амбалт ороор явж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс анхааруулж хэлэхэд анхан шатныхаа эмнэлгүүд хандахгүй хэрж ард иргэдэд бас ингээд болон эмнэлгийн үйл ажиллагаа бас нэлээд чирэгдүүлж байна. Яагаад гэхээр чинь манайх чинь шатлалын эмнэлэг 2 дугаар шатлалын эмнэлэг байдаг. Тийм болохоор яг хөдөөнөөс шууд ирж байгаа сумудаас ирж байгаа ард иргэдэг бол чирэгдүүлэхгүй бид нэр үзэж байгаа, үйлчилж байгаа. Тэрний хажуугаар өрхтөө үзүүлэхгүйгээр шууд автоматар ирж бас эмнэлгийн үйл ажиллагаа бас нэлээд хөндрүүлж байгаа талууд байгаа. Тийм болохоор ард иргэд минь эхлээд өрхийн 4 эмнэлэг байгаа. Өрхийн эмнэлэгтээ хандаад шаардлагатай эмчилгээ шинжилгээг хийлгээд бүр нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчлэгээ авах хүмүүс нь бол манай эмнэлэгч хандаач гэж хэлэх байна. Тийм болохоор юуны хэрэгт 2 дугаар шатлалын эмнэлэг манайх ч гэсэн одоо ингээд зайлшгүй нарийн мэргэжлийн эмчийн тусламж хэрэгтэй бид нэр оншин нас тодруулах шаардлагатай хүмүүсээ Улаанбаатар хот руу илгээдэг. Түүнтэй адилхан өрх болон сумын эмнэлгүүд бас манайхтай адилхан ингэж үйлчлэх хэрэгтэй байдаг юм аа. Ийм нэг юмд анхаарах хэрэгтэй байна. Тэгэд одоохондоо бас цахимд ороогүй байгаа учраас кабинет толгой нь өөрөөснөөс номероо тараагаад үйлчилж байгаа. Тэгээд одоо ихэнх нь бас цагаа тавьж байгаа. Болж игэл цагийнхаа үйлчлэгээнд оролцох хэрэгтэй байна. Эмч нь бас нэлээ олон эмчнэр жижигэр тоноод өглөө жижигрээ танилцуулдаг. Тэр хүртэл нэг 10-20 минут бас саатах асуудал гардаг. Тэр хооронд бас үйлчлүүлэгчд маань бас бухимдаж энэ эмч нь яалаа, тэр мэдрэлийн эмч яалаа, доторын эмч яалаа гэдэг асуудлууд гараад байх юм аа. Улаан эмч нартай болохоор чинь дуудлага даалганд нь байна. Бас 4 жижигэр эмч хондог 103 нэс засал, дотор, төрх гэдэг энэ эмч нар маань жижигрээ танилцуулаад бас өглөөгөр жоохон хоцордог юм аа. Энийг бас зөв ойлгооч. Хоёрт нь болохоор нөгөө эмч нар маань шөнө жижиг тонцсон эмч нь бас ажлын бүтээнд тэр хүн бас амрах ёстой байдаг. Өдөөс хойш нь бол эмч нар маань бас жижигрийнхээ амралтыг хийдэг. Тэр болгоныг бас хүмүүс манаас зөвөр ойлгооч гэж хөлчлөө өчмөр байна. За ингээд ард иргэдэд бас ингээд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бас анхаараач. Бас жоохон 20 хүн ирээд олчлоо сууж байхад тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг юм аа. Хориулангийн зэрэг орж тэр юм оруулж чагнахгүйс цааш бас тодорхой цаг хугацаа байдаг. Тийм болохоор бас өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бас өөрснөө бас цаг заваа зарцуулаач гэж хэлэх байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн болон амжиргааны зардлын зээл олох журам 2012 оны 19
дугаар тогтоолоор батлагдсан билээ. Энэхүү журмын дагуу амьдралын түвшин доогуур өрхийн нэг сурвалжлагчид амжиргааны зардлын зээлийг олгох юм байна. 2012 оны 19 дахь тогтоол зааснаас суралцагчийн сургалтын төлбөр хөнгөлөлт үзүүлэхэд бүтэн үн чинь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй буюу эцэг их нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хоёр улсын засгийн газар хоорондын хилцээрийн дагуу Монгол суралцж байгаа гадаад иргэн төрийн өмчийн ихтэй сургуульд багш мэргэжлэр элсэгч эсэлт ерөнхий шалгалтанд 650-аас 750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70%, 750-аас дээш оноо авсан бол 100% сургалтын төлбөрийг олох юм байна. Харин сургалтын төлбөрийн зээлд 2.8 болон түүнээс дээш голчтой суралцагч хагас өмчин малчин өрхийн амжиргааны төвшингээс доогуур орлоготой өрөх болон гэрээ цэргийн албыг 2 жилээс доош хугацаагаар хаасан суралцагч нар төлбөрийн зээлд хамрагдах боломжтой юм байна. За засгийн газрын 2012 оны 19 дахь тогтоолоор сургалтын дээд боловсролын сургалтын байгууллага суралцагчид суралцагчийн тэтгэлэг олох журам гээд 3 дугаар хавсралтаар за дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амжиргааны зардлын зээл олгох журам гээд 4 дугаар хавсралтаар ингээд ийм үндсэн 2 журам одоо үйлчлээ явж байна. За энэ хүү журамд болохоор дараах одоо суралцагч сургалтын төлбөр одоо олгоно гэсэн байгаа. Энд одоо үндсэн нөхцөл нь одоо юу гэж зааж өгсөн гэхээр бүтэн өн чинь бакалаврын зэргийн суралцагч за хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцгийнх нь хоёулаа одоо хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч за хоёр улсын засгийн газрын хоорондын одоо хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллага суралцж байгаа гадаад иргэн за төрийн өмчийн дээд ихтэй сургуульд багш мэргэжлэр элссэн элсэгч элсдийн ерөнхий шалгалтанд одоо 650-аас 750 оноо авч сургалтын оноо авсан бол сургалтын төлбөрийн 70%-ийг 751-ээс дээш оноо авсан бол одоо 100% төлбөрийн одоо хөнгөлтийг одоо үзүүлэх ийм одоо нөхцөл байгаа. За бүрдүүлэх бичиг баримтыг одоо тухайн сумын одоо застрын тамга газрын одоо застрын тамга газрын даргаас одоо мэдээллийг авах боломжтой байгаа. Аймгийн засгийн санаачилгаар багшийн хөгжил хөтөлбөрийг дэмжих үүднээс эсэлт ерөнхий шалгалтанд 600 болон түүнээс дээш оноо авч багш мэргэжлэр элсэн эслэгчдийг оюутны байранд амьдрахад хөнгөлт үзүүлэх хариулжээ. Боловсрол шинжилх ухааны яамнаас багшийн хөгжил хөтөлбөр хэрэгжүүлж багш бэлтгэх олон талаар анхаарал хандуулан ажиллаж байна. Аймгийн засгийн зүгээс багшийн хөгжил хөтөлбөрийг дэмжих эсэлт ерөнхий шалгалтанд 600 болон түүнээс дээш оноо авч багш мэргэжлэр элсэн эслэгчдийг оюутны байранд амьдрахад хөнгөлөлт үзүүлэх юм байна. Суралцагч оюутны дотор байрны хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй 9-р сарын 1-ний дотор аймгийн засгийн тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэд хандан шаардлага хангасан оюутан жил бүр аймгийн засгийн тамгын газартай гэрээ байгуулж сонголт хийнэ. За аймгийн засгийн захирамжаар ховд их сургуульд багшийн мэргэжлэр одоо элссэн элсдийн ерөнхий шалгалт одоо 600-аас дээш оноо авч одоо багшийн мэргэжлэр элссэн оюутнуудад төлбөрийн хөнгөлтийг олох одоо журам гарсан байгаа. Энэ журам бол 13-аас 14 оны хичээлэн жилд одоо хэрэгжсэн. За 14-аас 15 оны хичээлэн жилд бол одоо оюутнууд маань одоо бичиг баримтаа бүрдүүлж ирж уулзч одоо төлбөрийн хөнгөлтөнд хамрагдах ёстой. За оюутнууд маань ямар бичиг баримт одоо бүрдүүлэх ёстой юм бэ гэвэл иргэний үнэлэхний хуулбар байгаа. За мөн одоо эсдийн ерөнхий шалгалт өгсөн боловсролын төвийн батламж байх хэрэгтэй. За тухайн одоо сургуульд багш мэргэжлэр элссэнийг одоо нотлох одоо суралцах эрхийн бичих байх хэрэгтэй. За дөрөвдүгээрт хувийн өргөдөл байх хэрэгтэй. Өргөдөлд бол тухайн одоо оюутны утасны дугаар одоо холбогдох тэр одоо бүх зүйлүүд маань одоо тодорхой туссан байх хэрэгтэй. За мөн энэ бичих баримтаа бүрдүүлж ирээд одоо миний бие аймгийн засгийн тамга газрын одоо нийгмийн хөгжлийн хэлтс боловсролын мэргэжилтнээр ирээд хамтарсан гэрээгээ байгуулад бичиг баримтаа бүрдүүлж өгсөний үндсэн дээр одоо тухайн одоо оюутны дотор байрны төлбөрийн хөнгөлөлт одоо тухайн сургууль руу шилжих ёстой байгаа. Хэсэг хугацааны реклам сурталчилгааны дараагийн бизнес мэдээллийн хөтөлбөрийн өгшлийг хүлээн авч байна.